бидэнтэй хамтдаа FM сонсогч та бүхэндээ баярлалаа. Өдрийн шууд нэвтрүүлэг үргэлжлэн та бүхэнд хүрч байна. За бид дөнгөж сая COP 17 хурлын нээлтийн үеэр одоо ерөнхий сайд учрлын хэлсэн үгийг хүлээн авч сонслоо. За мэдээж одоо газрын доройтол, за цүлжилт, гангийн асуудлыг бол энэ зөвхөн байгаль орчны асуудал биш юм а. Энэ бол ус, хүнс, за иргэдийн амжиргаа, эдийн засаг, эрүүл мэнд, инх тайван, аюулгүй байдалтай салшгүй холбоотой юм дэлхийн нийтийн зохицорилт болохыг бол онцлог хэлсний дөнгөж сая сонслоо. За мөн одоо Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 77% бол цөлжилтөнд нэрвэгдсэн. За газрын доройтолд өртөж байгааг дурдаад газрын доройтлыг одоо энэ тэглэх үндэсний зорилт бэлчээрийн тогтвортой менежмент, за ус, хөрсний хамгаалал, газрын нөхөн сэргээлтийг хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлж байгааг бол танилцууллаа. За түүнчлээ одоо Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод үндэсний хөдөлгөөн бол зөвхөн мод тарих бус экосистемийг нөхөн сэргээх, хөрс, ус, биологийн олон янз байдлыг хамгаалах урт хугацааны зорилготой гэдгийг бол онцлог хэллээ. За үргэлжлүүлээ зоригтхаа хоёлаа. Энэ COP 17 гэдэг хурал яагаад Монгол улсын зохион байгуулагдаж байгаа юм бэ? Үүний ач холбогдол яг гол зорилго нь юу юм бэ гэдэг талаар хоёлаа үргэлжлүүлээ сонсогчдод мэдээлэл өгье. За тэгээ. За цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал өнөөдөр 17-ны өдөр Улаанбаатар хотод албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүллээ. Энэхүү хурал маань 28-ны 17-оос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Энэ бол 10 гаруй хоног. 10 гаруй хоногийг яах юм байна? 10 гаруй хоногт хуралдах юм байна. Энэхүү баг хурал нь их байгалаа сэргээе, итгэл найдвараа бадраа гэсэн уриан дээр бол болж байна. Манай улс энэ хурлыг зохион байгуулж орны хувьд олон талт хамтын ажиллагааны чухал үйл явцыг амжилттай удирдан явуулах нэг өндөр хариуцлагыг бол хүлээж байгаа. За сая хэллээ, цөлжилт, газрын доройтол, гангийн асуудал нь хүнсний аюулгүй байдал, усны хомсдол, иргэдийн амжиргаа, тогтвортой хөгжил, улмаар инх тайван, аюулгүй байдлын салшгүй холбоотой дэлхийн нийтийг хамарсан асуудал болж байгаа юм. За тэгэхээр энэ хурал маань их байгалаа сэргээ итгэл найдвараа бадраа гэсэн уриан дээр зохион байгуулагдаж байгаа. За Спутник Монгол 92.5 радиогийн одоо сурвалжлагч баг яг энэ талбай дээр шууд ажиллаж байгаа. За сурвалжлагч Уланбаяртай бид шууд холбогдоход бэлэн болсон байна. За өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд дугаарыг дуулан Спутник Монгол радио 92.5. За манай радиогийн хамт олон сурвалжлах баг маань яг одоо COP 17 буюу талуудын одоо 17 дугаар баг хурлын яг энэ газар дээрх одоо нөхцөл байдалтай шууд танилцаад явж байна. За одоогийн байдлаар бол хэвлэлийн баг хурал нь эхэлсэн байгаа. За 13 цаг 15 минут гэдэг уул нь яг 1 цагаас эхлэх ёстой байсан. Яг энэ зүйл бас 15 минутаар хойшилсан байна. За яг энэ хуралдаан дээр одоо энэ салбарын сайд болох сандаг өч байгаль орчин уур амьсгалын өөрчлөлт. За тэгээ үүнээс гадна Монгол Улсын гадаад харилцааны яамны сайд Бат Цэцэг, за тэгээ нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ясмин Хуад, за Сауди Арабын хаант улсын байгаль орчны дэд сайд одоо Осама Факеха гэж энэ хүмүүс бол ингээд хэвлэлийн баг хуралд оролцох гээд ерөнхийдөө сая ингээд ороод явж л байна л да. Дөнгөж сая сандаг очир сайдыг бол хараад өнгөрлөө. За ингээд нийт ингээд зураглалаар нь ингээд аваад үзэх юм бол миний ард байршиж байгаа энэ хоёр Plenary Hall бол main committee гэсэн юм хоёр байрлал байна. За энэ юу вэ гэхээр яг нөгөө үндсэн хуралдаан боддог одоо болох хоёр газар нь одоо Plenary Hall нь үндсэн хуралдааны танхим буюу одоо тэнд байгаа. За 10 дахь одоо main committee room нь үндсэн хорооны хуралдааны танхим нь энд дуудаж байгаа. За тэгээд VIP нэг lounge нэг юм асартай. За үүнээс гадна энэ ард харагдаж байгаа C zone буюу одоо энэ улаан хүрэн өнгөтэй хэсэг маань хэвлэлийн баг хурал, за тэгээ хэвлэл мэдээллийн media center agency бүгдээрээ энэгээр бол байж байна. За зөвхөн одоо юу гэдэг энэ хоёр том талбай дээр хуралдаан явах гэхээс илүүтэйгээр улс орн болгоны өөрсдийн павильонууд байна. За хамгийн ихнийх чинь тэр чинь D zone байсан санагдаж байна. За тэр D zone бол тэрнгүүд Сауди Арабын одоо юу вэ павильон байна, Туркийн байна, Хятадын байна, за Солонгосын байна. За үүнээс гадна Оросын холбооны улсын яг энэ салбар нь энд бол баригдсан байна. Оросын холбооны улсын талаас аваад үзэх юм бол өнөөдөр биш маргаашнаас үйл ажиллагаа нь бол эхлэн одоо тэр яг холбоотой хурлууд нь явагдана гэж байгаа. Тийм болохоор бас маргааш энэ газар дээр хүрэлцэн ирж за Оросын холбооны улсын бас салбарын за байгаль орчны одоо зам сайдын одоо орлогч нь одоо хурж ирнэ. За энэ үнээс бол ярилцлага авна. За эхлээд ярьсан хуралдаан одоо нээлттэй арга хэмжээ, нээлттэй микрофоны арга хэмжээ болох үед нь тодорхой хэмжээний мэдээлэл аваад та бүхэндээ шууд хүргэдгээрээ хүргэн. Үүнээс гадна тэр үнтэй бас тусгайлан яриа хэлцээ бас ярилцлага одоо ийм зорилгыг бол тавьсан явж байна.
За гих мэдчлэн ер нь хөл хөдлөхөө нэлээ өндөртэй. Уул нь ерөнхий сайдын үгийн дундуур бид нар яг тэр гольф картаа яг ингэж явуулаад бүхэл бүтэн зураглалыг ингээд үзүүлэх гэж бодсон боловч дундаас нь яриаг нь тасалж болсонгүй. За ерөнхий сайд маань бас өөрөө энүүгээр явж харагдсан. Өглөө бид нар чинь 10 цагт ирээд за тэгээд 10 цагт ерөнхий сайд нээлтийн одоо үйл ажиллагаанд нь оролцоод павильонуудаар нь явдгаараа яваад яг энэ үндсэн одоо BZ зоонуудыг бид оролцоод эхэлсэн байна. За өнөөдрийн байдлаар бол яг үндсэн хурлаас гадна жижиг одоо юу гэдэг тэр хурлууд бол явагддгаараа явагдана. Нэг сонирхолтой зүйл нь юу байсан бэхээр Туркийн павильон дээр Узбекистан, Кыргызстан, Азербайджан, Турк гэсэн улсуудын уур амьсгалын өөрчлөлт. Ерөнхийдөө энэ дээр ямар арга хэмжээ авч байгаа. За бас саяхан Сауди Арабын павильон дээр сонсож байгаа Сауди Арабын одоо усны нөөцтний холбоотой асуудлыг яаж төр болон хувийн хвшлийн хоорондын одоо хамтрал зохицуулалтаар шийдэж байгаа вэ гэх мэтийн яг нэг салбарын одоо сонирхож байгаа сэдвийн дагуу хурлууд ерөөхдөө бол энэгээр явж байна. За ганцхан одоо зөвхөн хуралдаан болохоос гадна бас урлаг соёлын арга хэмжээ. За нэг том одоо өргөө гэр баригдсан байсан. За тэрний хажуугаар өнгөрөхөд бол туйл хайлж байх жишээний ч юм уу. За тэгээд орой бас нөгөө ногоон зоон дээр бас урлагийн үйл ажиллагаа явагдана. Тэгэхээр энийг одоо дагсан маш том дэд бүтэц, маш том зохион байгуулалт энэ газарт бол явагдаж байна. За одоо бид хэд яг хэвлэлийн баг хурал руу ороход бэлэн болсон байна. Хэвлэлийн баг хурал дээр одоо ороод ирэхэд яг ямар шүү мэдээлэл болж байна. За яг юуны талаар ярьж байна гэдгийг та бүхэндээ үргэлжлүүлээд хүргье. За баярлалаа. Улаанбаяр сурвалжлагч хөтлөгч маань нэлээд тодорхой мэдээллийг сонсож та бүхэндээ хүргэлээ. За COP17 баг хурал бол цэнхэр бүс ногоон бүс гэсэн юм үндсэн хоёр хэсэгт хуваагдаж зохион байгуулагдаж байгаа. Тэгээд хэвлэлийн баг хуралдаа орсныхан дараа үргэлжлүүлээд бас сонсогч үзэгчдэд мэдээллийг үргэлжлүүлээд хүргье гэж бодож байна. За тэгье. За тэгээд энэ дээр бол түрүү хэлсэнтэй 197 орны засгийн газар эрдэмтэн судлаачид за хувийн хвшлийн ингээд нийлээд 12,000 гаруй төлөөлөл оролцож байгаа тус хуралдаан бол энэ сарын 28-ыг хүртэл Улаанбаатар хотноо үргэлжилнэ. За тэгээд энэ дээр бол цэнхэр бүс ногоон бүс гэсэн энэ үндсэн хоёр хэсэгт хуваагдж байгаа. За баг хурлын хамгийн чухал хэсгүүд бол цэнхэр бүсэд бол зохион байгуулагдаж байна гэж хэлж болно. За өдөр дунджаар ингээд 2-оос 3,000 хүн цуглална. За 8 дугаар сарын 23, 24-нд бол голлох арга хэмжээнүүдийг одоо зохион байгуулахаар болсон гэдгийг бол зохион байгуулагчид бол бидэнд мэдээлэл хүргэсэн байгаа. За сүлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал торгоны замын жингэн цувааны төлөөллөөр ухтаа авснаар бол эхэлсэн байна. За Сауди Араби, Йордан, Турк, Оросын улбооны улс, Узбекистан, Казахстан, Киргиз, бүгд найрамдагтад ард улс Монгол гэсэн ийм 6 улсыг холбоод 6,000 орчим километр зам тулсан энэ цуваа бол газрын нөхөн сэргээлт, за бэлчээрийн тогтвортой менежмент, ганд тэсвэрлэх чадварын бодит туршлагыг хуваалцахын зэрэгцээ, малчтын дуу хоолойг дэлхийн хилцүүлэх тийм хүргэх бол зорилготой. За Евразийг дамнсан энэ Монгол улсад хүрэлцэн ирсэн торгоны замын жингэн цуваа бол малчтын дуу хоолой, за газрын нөхөн сэргээлт, бэлчээрийн ирээдүйн асуудлыг Улаанбаатар хотноо өрнөх ийм дэлхийн хилцүүлэгтэй холбож COP17-гийн нээлтийн бэлэгдэл болж ийхүү одоо энэ торгоны замын жингэн цуваагийн төлөөллийг ухтаа авснаар бол эхэлсэн байна. За үргэлжлүүлээд хоёлаа зоригтхай таны хүргэжсэн мэдээллийг үргэлжлүүлээд сонсогчдод хүргэе. За тэгээ. За энэ хүү цөлжилттэй тэмцэх олон улсын баг хурал маань бол нэлээд өргөн дэлгэр болж байгаа гэдгийг бол та бүхэнтэй бол 38 га газрыг бол бэлдэж хуралд бэлтгэсэн ийм бас сонирхолтой та бүхэндээ хэлье гэж бодлоо. За энэ хурал 10 гаруй хоногийн хугацаанд явагдах өгөөд дараах чиглэлүүдийг бол дараах чиглэлийн асуудлуудыг хэлцэх юм байна. За тухайлх юм бол санхүүжилт, усны нөөцийн менежмент, хүнсний систем ба хөрсний эрүүл мэнд гэсэн нэг сэдв байна. Дараагийн сэдв нь бол хувийн хвшлийн оролцоог дэмжих, загварын салбарыг байгаль дээлтэй болгох зэрэг тусгай форумод явагдана. Мөн бэлчээр газрын тогтвортой менежмент болон газрын дөрөлтийг бууруулах зорилтын хэрэгжил зэрэг асуудлыг бол тус урлаар хэлцгээр төлөвлөд байгаа юм байна. За энэхүү хурлыг манай Монгол улсад зохион байгуулснаар ямар ач холбогдолтой байх юм бэ гэдэг талаар бас хэдэн зүйлийг та бүхэндээ сонирдуулъя гэж бодож байна. За энэхүү хурлыг эх орондоо зохион байгуулснаар өөрийн орны байгаль орчны тулгымцсан асуудлыг дэлхийн анхаарлын төвд бол авчрах нэг тийм нэмэх тал байна.
Хоёрдугаарт нь бол цөлжилттэй тэмцэх олон улсын төсөл хөрөнгө оруулалт болон дэвшилтэт технологиг бол татах бас нэг зорилго байна. Мөн Монгол улсын санаачилсан бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жилийн 2026 оны хүрээнд нүүдлийн соёл иргэншил малчтын амжиргааг хамгаалах шийдлүүдийг дэлхийн түвшинд хэлэлцүүлэх бодит боломж бас бүрдэж байна гэдгийг бол энд цохон тэмдэглэхийг хүсэж байна. За тэгээд яагаад юу н Монгол улсад нь хурлыг зохион байгуулж байгаа юм бэ тийм ээ гэдгийг бас сонсогч маань сонирхчиж магадгүй. За Монгол улс бол түрүү хэлсэн газар нутгийнхаа 77 орчим хувьд одоо ямар нэгэн хэмжээгээр цөлжилт за газрын доройтолд өртсөн юм орнуудын тоонд бол 109-аар ордгоо. За тийм ч учраас энэ бол одоо зөвхөн Монголын биш дэлхийн хуурай газрын экосистемийг аврах юм дуу хоолойг өргөх хамгийн тохиромжтой цэг болж таарч байна. За 2026 оныг нэгдсэн үндэсний байгууллагаас бэлчээр ба малчтын олон улсын жил болгож зарласан. За дэлхийн гадаргын тал хэсгийг эзэлдэг энэ бэлчээр нутаг болон түүнийг туршиж байгаа амьдардаг тэр бум гаруй одоо хүний амжиргаа за мал аж ахуйн соёлыг авч үлдэх энэ бодлогыг одоо энэ үеэр мэдээж онцгойлон ярих учиртай. За мэдээж 197 улс орны төлөөлөгчид за засгийн газрын тэргүүнүүд олон улсын байгууллагууд эрдэмтэд залуучууд одоо Улаанбаатар хотын иргэд маань төлөөлөл ингээд оролцож байгаа юм том хэмжээний одоо хурал болж байгаа гэдгээр онцлогтой 8 дугаар сарын 17-наас 28-ыг ингээд 11 өдрийн турш үргэлжлэх энэ 2-7 хоногийн хугацаанд бол одоо албан ёсны хилцээнүүд бол мэдээж хийгдэнэ. За энэ хилцүүлгүүдээс гадна санхүүжилт, ус, хүнсний систем болон за хөрсний эрүүл мэнд зэргийн чухал сэдвчилсэн өдрүүд бас болно. За мөн бизнес залуучууд, эмэгтэйчүүдийн форумуд зэрэг олон дагалт гарах хэмжээнүүд бас зохион байгуулагдана. За мөн соёл урлагийн арга хэмжээ гэдэг ингээд 11 хоногийн турш бол тасралтгүй үйл ажиллагаанууд араараасаа зохион байгуулагдсаар өнгөрөх нь байна. За 197 орн гэдэг чи одоо тэгэл бүгдээрээ л хэвлэл мэдээллийн байгууллагуудтай бүгдээрээ л оролцож байгаагаа орондоос сурталчлан. Тэгэхээр ингээд Монгол улс бол дэлхийн нийт даяар 11 хоногийн турш дэлхийн анхаарлын төвд орох ийм маш чухал ийм арга хэмжээ бол зохион байгуулагдж байгаа. Тэгээд Монголын одоо байгаль орчныг хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж байгаа энэ томоохон бодлогуудаа дэлхийд танилцуулах ийм том боломж болж гин. За үүний нэг бол мэдээж ерөнхийлөгчийн санаачилсан тэр бомбод үндэсний хөдөлгөөн байгаа. За мөн олон улсын түвшинд хэрэгжүүлж байгаа санаачлагууд нь COP17 хурлын гол бодит жишээнүүдийн бол нэг болж байна. За энэ хурал одоо зөвхөн цаасан дээр ингээ яригадаад шийдвэр гаргахаар хязгаарлагдахгүй. За цаашдаа ирээдүйн хойчтой эрүүл хөрс, цэвэр ус, амьдрах боломжтой дэлхийг өлөөлөн үлдээхийн тулд санхүүжилт, за ямар шинэ технологи, инновацийг боддоор холбох ийм түүхэн гүүр болох юм бэ гэдэг ийм эхлэл болж байна гэж хэлж болж байна. За тэгээд Монгол улсад бол зохион байгуулж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын буюу COP17-гийн үеэр мэдээж Улаанбаатар хотод бол нэлээд олон зохицуулалтыг хийж байна. За үүний нэг бол замын хөдөлгөөнд төр зохицуулалтыг хийж байна. За энэ хүрээнд зарим худалдааны төвийн авах зогсоолыг бол бүрэн хаасан. За тодорхой энэ замын хэсгүүдээр бол зөвхөн нийтийн тээвэр болон онцгой албаны тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх юм байна. За тодорхойлбол COP17-гийн үеэр дараах худалдааны төвүүдийн авах зогсоолыг бол бүрэн хагаар төлөвлөсөн байна. За үүнд наран туул олон улсын худалдааны төв, Дөнжин гаруй худалдааны төв, за шин 100 айл худалдааны төв, за ингээд 3 худалдааны төв багтжин. За ийм ч учраас худалдааны төвүүдээр үйлчлүүлэх иргэд хувийн автомашинаараа зорчхоос одоо айл болох зайлсхийгээд нийтийн тээвэр ашиглах болон за зорчих хөдөлгөөнөө урьдчилан төлөвлөж замын хөдөлгөөнд оролцохыг бол уриалж байна. За мөн дараах чиглэлүүдэд бол автозамын хөдөлгөөнийг хязгаарласан за зөвхөн нийтийн тээвэр болон онцгой албаны тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр бол зохицуулалтыг хийсэн байгаа юм байна. За үүнд Дүнжин гаруй захын баруун урд уулзуураас Дүнжин гаруйн гудамжийг зүүн жанжин 1-р гудамжтай холбосон уулзуур хүртэл за Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзуураас Өгөөмөр захын зүүн урд уулзуур хүртэл за Нарантуул олон улсын худалдааны төвийн баруун урд уулзуураас Дүнжин гаруй захын баруун урд уулзуур хүртэлх ийм автозамын хөдөлгөөний хязгаарлалт бол үйлчилж байгаа. За мөн өнөөдөр тэгш сандуугаар ингээд автомашинууд маань зорчиж байна. Өнөөдөр тэгш бишээ сандгаа машинууд ингээд зорчиж байгаа. Маргааш ингээд ээлжлээ сөөлжлөөд зорчих юм зохицуултыг хийсэн. За тийм ч учраас эдгээр замын хэсгээр бол хувийн автомашинаараа зорчих боломж хязгаарлагдмал байгаа учраас иргэд сонсогчид маань өөр чиглэлийг сонгох, за нийтийн тээврээр зорчих шаардлагатай тохиолдолд бол явгнаар зорчих хөдөлгөөнөө зохицуулах шаардлагатай шүү гэдгийг бол зохион байгуулагчид ингээд уриалж байна. За тэгээд
ер нь бол дэлхийн нийтийн аль ч улс оронд бол ийм өндөр хэмжээний олон улсыг амарсан одоо хурал цуглааны үед бол ийм зохицуултыг бол хийдэг. Тэгээ тэрний нэгэн ажил бол манай Улаанбаатар хотод бол холбогдох одоо зохицуулалт, цагийн хуваар ийм бол одоо хичээл сургуулийн эхлэлт, замын хөдөлгөөн, үзүүр үйлчилгээний бүхэл одоо зүйлийг бол манай одоо энийг зохион байгуулж байгаа хүмүүс бол хийж бас хувь нэмрээ олон улсад хувь нэмрээ оруулж байна гэж бол энд одоо үүсгэн зүйтэй юм. Түүнчлэн одоо энэ 11-аас 28-ны хооронд энэ хүү арга хэмжээ зохион байгуулж байгаа энэ үед бол дэлхийн олон нийтийн анхаарлын төвд бол манай улсын нийслэл Улаанбаатар хот мөн бол анхаарлын төвд байх нэ. Тийм учраас манай иргэд энэ хүү одоо юунд улс их орнд сурталчлах, таниулах одоо бас гар үе оролцож байгаа гэдэг нь бол бас одоо анхаарч мөн хурлын төлөвлөгөөний дагуу бол одоо бас үйл ажиллагаагаа зохицуулах нь зүйтэй гэдгийг бол бас та бүхэндээ энэ ташрамд хүргэхийг хүсэж байна. За тэгээд замын хөдөлгөөний хязгаарлалттай холбоотойгоор бол иргэдийн зорчих хэрэгцээг хангах зорилгоор мэдээж нийтийн тээврийн нэмэлтийг бол оруулсан байгаа. За тэгээд нийтийн тээвэр маань ингээ богино эргэлтийн одоо автобусны чиглэлүүтэй болсон. За тодорхойлбол офицер, Нарантул, Дүнжин гарав, за 120 мянгад Home Plaza, Нарантул, Дүнжин гарав чиглэлд бол нэмэлт автобус явуулахар зохицуултыг хийсэн байгаа юм байна. За иймд COP17-гийн үеэр за дээрх бүс нутгаар зорчих иргэдийг замын хөдөлгөөний төр зохицуултыг урьдчилан тооцож за зорчих маршрутаа төлөвлөөд нийтийн тээврийг сонгохыг уриалж гин. За мөн иргэдийг замын хөдөлгөөний төр зохицуулалтанд хүлээцтэй хандаж хөдөлгөөнд оролцож байгаа бусад иргэд болон зохицуулагч алба хаагчдын заавар шаардлагыг ингээд мөрдөөч гэдгийг бол зөвлөн уриалж байгаа юм байна. За мэдээж маш олон орны хэдэн мянган зочин төлөөлөгчөд оролцож байгаа учраас аюулгүй байдлыг нь хангана гэдэг бол маш чухал. Нэн тэргүүн тавигдах юм зүйл байгаа. За тэдний одоо аюулгүй байдлыг хангах, за нийтийн хэв журам сахиулах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, за хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах боловсргүй эрсдлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр бол цагдаагийн байгууллагаас нийт 1740 албаа хаагч үүрэг гүйцэтгэж ажиллаж байна. За тодорхойлбол нийтийн хэв журам хамгаалах, за олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр 8 чиглэлд 16 морьт эргүүл, 6 машинт эргүүл, 170 чиглэлд 360 явган эргүүл, за замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зохицуулах чиглэлээр бол 549, хуралдааны үеийн хамгаалалт зохицуулалтын чиглэлээр 246 албаагч, за гадаад хэлний мэдлэгтэй 80 оюутан цагдаа, за нүүдэлчин дэлхийн одоо соёлын фестивалийн хүрээнд 152 албаагч хамгаалалт зохицуулалтын үүрэг гүйцэтгэж ингэж ажиллах юм байна. За мөн одоо зочид төлөөлөгчдийн байрлаж байгаа 40 зочид буудалд бол 24 цагийн болон томилгоод цагийн хуваараар ингээд 103 албаагч хамгаалалт аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Тэг. Саяын одоо дурдсан арга хэмжээ юуны энэхүү цөлжтэй тэмцэг олон улсын чуулга улсанд зориулсан иймэрхүү арга хэмжээ авч байгаа нь бол энэхүү баг хурлын тасралтгүй үйл ажиллагааг хангахад бол чиглэж байгаа гэдгийг бол бас энд нэмэлтээр хэлэх нь зүйтэй байх гэж бодлоо. За тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын сүлжилтэд тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал өнөөдөр их Улаанбаатар хотноо нэгдсэн. За 2021 онд Монгол улс нэгдсэн үндэсний байгууллагад хүсэл тавьж исэн юм байна. Ингээд COP17 хурлыг зохион байгуулах шийдвэр бол 2022 онд гараад ингээд өнөөдөр 2026 онд Монгол улсад ингээд түүхэн үйл явдал болж байна. За сүлжилт газрын доройтол одоо гангийн асуудлаар 197 орны засгийн газар эрдэмтэн судлаачид хувийн хөгжлийн 12 мянган гаруй төлөөлөл оролцож байгаа энэ хурал бол энэ сарын 28-ны хүртэл үргэлжлэн. За хоёулаа цэнхэр бүс ногоон бүсийн талаар бас ярилцъя тийм ээ. За тэгвэл энэ одоо Улаанбаатар хотод зохиогдож байгаа энэ хүү баг хурлыг одоо 2 бүстэйгээр зохион байгуулж байна. За түрүү хэлжсэн цэнхэр бүс, ногоон бүс гэж байна. Цэнхэр бүсний бол одоо англиар blue zone гэж байгаа, ногоон бүс гэдэг нь green zone гэж байгаа. За цэнхэр бүст бол хурлын албан ёсны төлөөлөгчид болон төр засгийн тэргүүнүүд хуралдаж бодлогын хэлэлцээ хийх эрх зүйн баримт бичгүүдийг батлах гол талбар нь бол цэнхэр бүс юм. За ногоон бүс маань иргэний нийгэм, олон нийт, хувийн хвшлийнхэн өөрсдийн инновац, сайн туршлага хуваалцах, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулагдах талбай юм байгаа юм. За ингээд ер нь бол одоо цэнхэр бүст бол хязгаарлалтайгаар зорчих юм байна. Ногоон бүс мөн шар бүс гэж бас яригдаад байгаа. Шар бүст бол одоо энгийн иргэд хүмүүс бол хурлын үйл ажиллагаатай танилцахад бол чөлөөтэй юм байна.
За тэгэхээр энд бас нөгөө малчтад зориулсан маш том энэ хурал бол нэлээд нөлөөтэй гэж үзэж байгаа тийм ээ. Тэгэхээр малчид маань одоо бүртгэлээ хийлгээд энэ ногоон бүсэд бол чөлөөтэй оролцох юм боломжтой. За зөвлөлтөд тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурлыг нээж Монгол Улсын ерөнхий сайд хэлсэн үгийг бас товчлоод сонсогчдод хүргэе гэж бодож байна. За Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо ингээд зохион байгуулагдаж байгаа зөвлөлтөд тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 13 7 дугаар баг хуралд одоо ирсэн зочдыг бол тавтаа морилохыг хүсье. За юуны өмнө цөлжилтөд тэмцэх тухай энэ конвенцийн талуудын 4 дахь хурлыг 2000 онд даргалж байсан. За Монголын төр нийгмийн зүтгэлтэн Монгол Улсын засгийн газрын гишүүн, байгаль орчны сайд асан, байгаль орчны гавьяад ажилтан, төрийн шагналал замбын Бачаргалгүй бас 6-ны өдөр бас зурдаа таалт өгсөн гүн эмнэлэл илэрхийлье гэсэн үгийг хэлээд бас 1 минутын юм хүндэтгэл үзүүлэх уриалгыг бол гаргасан. Замбай сая одоо үнтэй холбогдуулан хэлгээд замбайн Бачаргалгаа бол байгаль орчны гавьяад ажилтан одоо манай Монгол улсын нэртэй төртэй тийм хүн байлаа. Хөрхий тэр хүн зурдаар нас орсон. Монгол энд одоо нэмж хэлгээд бол Бачаргалгаа бас Монгол улсаас Япон улсад суугаа элчин сайдаар бас тухайн үедээ ажиллаж байсан гэдгийг бол энд бас дурдж хэлмээр санагдаа сая. За тэгээд бид бол дэлхий гэдэг энэ нэг гэр оронтой нэгэн гэр бүлээ тэгээд 8.2 тэрбум муула дэлхийн ээжийг үр хөөхөд ихтлгээдээ инх мөх орших үед одоо улс орон бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй. Тэгээд дэлхийн энэ тэндгүй гамшигт одоо халуун болж ийн, гал төмөр асж ийн, гол мөрнөд ширгэж, за эсвэл зочир хүйтэн болж мөнх цас туйлын мөс бол хальж гинэ. За та бидний хэл соёл, үндэс угсаа, шашин шүтлэг өөр хоорондоо өөр боловч их дэлхийдээ инх мөх орших ирээдүгөө хамгаалах хүсэл зориг бол нэгтэй билээ. За тийм та бид энэ удаа одоо манай улсад зохион байгуулагдаж байгаа зөвлөлтийн эсрэг ив санал нэгдээд бүгдийн гэр орон болсон их дэлхийнхээ төлөө өөрсдийнхөө төлөө ирээдүйнхээ төлөө хуран цуглаад байна гэдгийг бол онцолсон байна. За тэгээд 1994 онд батлагдаж 1996 онд хүчин төгөлдөр болсон энэ зөвлөлтөд тэмцэх тухай Нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн хүрээнд дэлхийн улс орнууд зөвлөлт газрын доройтол гангийн асуудлыг бол улс орны хөлийн зургасаас үл хамаарч хүн төрөлхтний хамтдаа шийдэх сорилт гэдгийг бол хүлээн зөвшөөрч ирсэн. За энэ хугацаанд олон улсын хамтын нийгэмлэгийн хүрсэн хамгийн том амжилт бол за газрыг хөгжлийн асуудлын төвд авчирсан явдал байгаа. Өнөөдөр газрын доройтол зөвхөн хөрс ургамлын одоо асуудал биш. За түрүү хэлсэнтэй хүнс, ус, амжиргаа, ядуурл, эрүүл мэнд, шилжилт хөдөлгөөн, эдийн засаг, инх тайван, аюулгүй байдалтай бас ашгүй холбоотой цогц экосистемийн асуудал гэдгийг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. За улс орнууд газрын доройтлыг тэглэх зорилттой бол үндэсний бодлоготой тусгасан шинжлэх ухаан, мониторинг, тайлагналын тогтолцоогоо хөгжүүлж газрын нөхөн сэргээлтэд төрөөс гадна хувийн хөвшил, иргэний нийгэм, орон нутгийн иргэд оролцуулах хосн нь бол конвенцийн чухал үр дүн юм а гэдгийг бол хэлсэн байна. За түрүүн шууд нэвтрүүлэг эхлэхээс өмнө бас ярьсан яриаг нь сонсоход бол энэ удаагийн хуралд бол манай хувийн хвшлийнхэн бас нэлээд сайн оролцоотой оролцож байгаад бол нэлээд талархууштай байна гэдэг бол Монгол Улсын ерөнхий сайд хэлсэн байна лээ. Тий. Ер нь бас үүнтэй холбогдуулаад хэлгээд бол манай улс 2026 оныг бол бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй хэрэглэгчдийн олон улсын жил болгон зарласан гэдгийг бол энд бас нэг шигтгэл болгон хэлхэн зүйтэй болов гэж санагдлаа. За тэгээд их байглаа сэргээ амьдралыг тэтгэхий гэсэн энэ уриатаагаар бол энэ жилийн COP17 хурал зохион байгуулагдаж байна. За Сауди Арабийн Air Riyadh бол талуудын 16 дугаар баг хурал зохион байгуулагдчихсан. За энд бол газрын доройтол, ганг төсвөрлөх чадвар, газрын нөхөн сэргээлт, санхүүжилт, шинжлэх ухаан, инновац, бэлчээр болон одоо малчтын асуудлыг дэлхийн бодлогын түвшинд дахиулахад чухал алхам болсон. За үүний дараа Панама хотод болсон конвенцийн хэрэгжилтийг хянан хилцэх хорооны 23 дугаар хуралдаа үндэсний түвшинд бол хэрэгжилтийг улам бэхжүүлэх, за тайлагнал чадвах шинжлэх ухаан бодлогын уялдааг бол сайжруулах шаардлагыг улам тодорхой харуулж өгсөн. За өмнөх хурлууд бүгд үр дүнтэй болсон. За гэсэн хэдий ч дэлхийн нийт зорилго амлалтаар дутаагүй нь бас үнэн гэдгийг ерөнхий сайд онцлон хэлсэн байна. За амлалтыг харин бодит үр дүн болгох нөөц бололцоо, санхүүжилт, технологи, институцийн орчин бидэнд одоо илүү хэрэгтэй байна. Тиймээс COP17 бол өмнөх шийдвэр тунхаглалыг давтах бус хэрэгжилтийг хурдсгах юм баг хурал байх учиртай гэдгийг бол онцлсон байна. За тийм.
За тэгээд нэг ам дөрвөлжин километр газар нутагт 2 хүн ногддог. Уудам улс орны манд 77% нь өөрөөр хэлбэл 10 алхам газрын 8 нь цөлжилт оройтолд өртсөн. За эсний нүүдэлд бол дарагцаар байна. За Монгол улс конвенцэд нэгдсэн цагаас хойш газрын доройтол цөлжилттэй тэмцэх бодлогоо тууштай хэрэгжүүлж ирсэн. За газрын доройтлыг тэглэх үндэсний зорилтоо тодорхойлоод бэлчээрийн доктортой менежмент, за ус, хөрсний хамгаалал, газрын нөхөн сэргээлтийг хөгжлийн бодлоготойгоо уялдуулж байгаа. За ур амьсгалын өөрчлөлт, ган, зууд, одоо энэ усны хомсдол, бэлчээрийн дороотол, манай уламжлалт нүүдлийн аж ахуй, малчин өрхийн амин зуулга, хүнсний үндэсний аюулгүй байдал, хөдөөгийн хөгжил, эдийн засаг, нүүдлийн соёлын дархлаанд бол мэдээж хор уршиг дагуулж байна. За Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлал өрнүүлж байгаа тэр бум мод үндэсний хөдөлгөөн бол үүний нэг тод жишээ байна. За бид зөвхөн мод тарай зогсохгүй, экосистемийг нөхөн сэргээх, за хөрс, ус, биологийн олон янз байдлыг хамгаалах, за уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах урт хугацааны үр дүнгийн төлөө ажиллаж байна. За монголчуудын оюуны, соёл, байгаль, дэлхийгээ аргадан хайрлахаас их ундрахтай байдгаа. За дэлхийн сүүлчийн нүүдэлчдийн нэг монголчууд ан хийгдэж илүүг авахгүйг одоо чонд хүртэл үлдээдэг. Нэг мод цэцэг авсан ч аргадан гуйдаг. За байгальд илүүдэл хорхолгүй амьдраад төгсдөг. За нэг үгээр хэлбэл эдхийн тулд амьдрдаггүй, амьдрахын тулд л иддэг үндэсний онцлогоо хадгалж ирсэн юм арт түмэн. За монголчууд уул ус, гол, нуура маш их дуулж шүлэглэж, за төрийн цол зэрэг өгч одоо дахиж хүндэлдэг. Харин одоо энэ цэнхэр нуурууд, мяралцсан тунгалаг гол горхинууд бол өнөөдөр зөвхөн дуунд, за хуучны зураг дүрсэнд л бол мянгараа үлдэж байна. За монголчууд бидний дэлхийн нийтэд харуулах, таниулах, хуваалцах хамгийн үнэтэй хийгээд өвөрмөц соёл бол бэлчээр болон нүүдлийн мал аж ахуйтай холбоотой олон мянган жилийн мэдлэг уламжлал байдаг. За нүүдлийн мал аж ахуй бол байгальтайгаа тэмцэх бус, байгальтайгаа зохицсон амьдрах ухаан дээр тогтсон ийм өн эртний соёл иргэншлийн өв уламжлалаа үргэлжлүүлж бэлчээр нутгаа зөв ашигласнаар бол хүнсний тогтолцоо, малчтын амжиргаа, за биологийн олон янз байдал, хөрс, ус, уур амьсгалын өөрчлөлтөнд төсвөрлөн зохицохын төлөө чармаан зүтгэх болно гэдэг бол Монгол Улсын ерөнхий сайд учрал хэлсэн байна. За энэхүү олон улсын дээд хэмжээний чуулга уулзалт нь Зүүн Хойд Азийн бүс нутагт ялангуяа Монгол улсад зохиогдож байгаагаар бол түүхэн үйл явдал болж байна. За ер нь бол альва арга хэмжээ хүмүүсийн одоо ойлголт сэтгэлд ойрхон байвал тэр арга хэмжээ бол одоо нэлээд хүртээмжтэй байдаг. Тухайлх юм бол энд яригдж байгаа зүйл цөөлжилт, газрын доройтол, гангийн асуудал гэдэг нь бол одоо дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбогдсон явагдаж байгаа зүйл. Тэр тусмаа одоо Монгол улсад бол эдгээр үгсийг хэлэхэд бол манай одоо ард түмэн, манай олон нийт бол одоо хэлэнгүүд л ойлгож байгаа гэж би бас одоо бодож байна. Тийм учраас энэ асуудлыг хэлцэж байгаа нь бол бас яг цаг үеэ олсон, яг Монгол улсын хувьд бол бас нэлээд одоо онцгой анхаарал татсан зүйлүүд болж байна гэдгийг бол одоо хэлхэн зүйтэй байхаа гэж бодож байна. За тэгээ мэдээж энэ Монгол улсад зохион байгуулагдаж байгаа учраас Монгол улсын онцлог юу юм бэ те? Өв соёл нь юу юм, уламжлал юу юм бэ гэдгийг бол энэ хурлын 11 хоногийн туршид бол Монгол улсынхаа одоо сайхан өв уламжлалыг таниулан сурталчлах юм арга хэмжээнүүдийг бол зохион байгуулахаар мэдээж болсон байгаа. За COP17-гийн үеэр Монгол улсад зохион байгуулагдах урлаг соёлын арга хэмжээнүүд юу байх вэ гэдгийг бас сонсогчдод танилцуулъя. За Монголын тал нутаг нээлтийн тоглолт зохион байгуулагдах юм байна. Морин хуур, уртын дуу, хөөми, Монгол үндэсний бүжиг, за орчин үеийн симфони оркестрийн хөгжмийг багтаасан юм нээлтийн тоглолт зохион байгуулагдахаар болжээ. За Nomadic Earth буюу мультимедиа шоуг мөн зохион байгуулна. За энэ бол Монголын тал нутаг цөлжилт, за ус, малчин ахгүй, байгаль хамгаалал, сэргээн нутагшуулалт гэсэн сэдвийг бол LED дэлгэцээр үзүүлээд хөгжим, бүжиг, видео, арттай хослуулах юм Nomadic Earth гэсэн мультимедиа шоу бас зохион байгуулагдах нэ. За Fashion for Land. За энэ бол бүр сонирхолтой арга хэмжээ байна. COP17-гийн албан ёсны хөтөлбөрт Fashion for Land Forum болон High Level Event гэсэн одоо энийг арга хэмжээг бол тусгагдсан байгаа юм байна. Албан ёсных нь хөтөлбөрт. За үүнд бол Монголын ноолуур, эсхий, арьс, шир, үндэсний хувцсыг доктортой үйлдвэрлэл, байгаль хамгаалалттай холбосон ийм фэшн шоу хийх юм байна. За дараа нь Voice of the Steppe буюу олон улсын хөгжмийн орой тал нутгийн дуу хоолой гэдэг нэртэй бас урлагийн юм арга хэмжээ болно. За энэ дээр бол Монгол уран бүтээлчид, за дүүнчлэн Монголын уран бүтээлчдээс гадна олон улсын уран бүтээлчид
очиж мөн оролцох юм байна. За мөн Монгол дэлхийн хөгжмийн одоо ирээдүйн чиг хандлага, морин хур, электроник хөгжмийг бас хослуулсан ийм сонирхолтой үзүүлбэрүүдтэй. За тэгээ хөөмийн оркестр, pop, rock, үндэсний хөгжим гэсэн ийм маш олон одоо хөгжмийн жанруудыг нэгтгэсэн ийм олон улсын хөгжмийн оройг бас зохион байгуулах гэж байгаа юм байна. За Youth Music and Art Festival буюу COP17-д оролцож байгаа энэ залуучуудын бас урлагийн хөтөлбөр бас орж ирж байна. За жишээ нь залуучуудад оролцсон бүжгийн хамтлагууд, стрит арт, дижитал арт, за мэдээж мөн AI арт зэргийг бол багтаасан ийм арга хэмжээ уран бүтээлчдийн нэгэн орой өнгөрүүлэх ийм үйл ажиллагаа байна. За COP17-гийн хаалтын үеэр бол Монголын уламжлалт урлаг, орчин үеийн хөгжим, за олон улсын уран бүтээлчид бүх оролцогчдын хамтарсан ингээд хаалтын бүтцтэй юм том шоу хийснээрээ өндөрлөхнэ. За COP17 бол нэг үгээрээ хэлэхэд зүгээр нэг одоо байгаль орчны хурал биш болж таарах нь. За өөрөө бэлчээр, за малчид, ус, хүнсний систем, хөрсний эрүүл мэнд, за цаашлаа залуучууд, иргэд зэрэг сэдвүүдийг одоо ингээд цогцоор нь багтаасан юм хөтөлбөртэй чухал юм арга хэмжээ болж байна. Тиймээс урлагийн хөтөлбөрийг одоо зүгээр Монголын үндэсний концерт болохоосоо илүүтэйгээр Монголын тал нутгийг оруулсан байна. За ингээд цаашлаад хүн, малчин, байгаль, цөлжилт, сэргэлт, ирээдүй гэсэн нэг ийм бүтэн стори болгоод олон улсын COP17-гийн түвшинд одоо илүү хүчтэйгээр харагдуулахаар одоо зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа байна. Тийм байна. Ер нь бол одоо COP17-гийн үеэр бол зөвхөн эдгээр одоо байгалийн дөрөөллийн тухай хэлцээ зогсохгүйгээр Монгол улсын сурталчлах ардын дуу хоор мөн орчин үеийн дуу хөгжмийг сурталчлахад бол нэлээд одоо нэмэр болох нэ гэж бол эндээс саяын одоо хэлсэн зүйлүүдээс харагдаж байна л да. За тэгээд энэхүү юуны зөвхөн соёл урлагийн сурталчлаа зогсохгүйгээр мөн үндэсний үйлдвэрлэлч гэсэн одоо сурталчлахад бол бас нэмэр нөлөө үзүүлэх юм байна гэж бол ойлгож байна. За тэгээд нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцийн талуудын 17 дугаар баг хурал эхэлсэн. За энэ дээр бас нэгдсэн үндэсний байгууллагын конвенц нь газрын асуудлаарх дэлхийн хэмжээний одоо хилцээр гэж явдаг. За их байглаа сэргээ итгэл найдвараа Бадраа урандор 26-ны 8 дугаар сарын 17-наас 28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байна. За энэ дээр бас баг хурал COP17 баг хурал нь төр засаг, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, за санхүүгийн байгууллагууд, иргэдийн төлөөлөл, залуучуудын байгууллага болон иргэний нийгмийн төлөөллүүдийн нэг дор нэгтгэж байгаа гэдгээр онцлог байгаа. За энэ хурлын хүээр 8 дугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд Улаанбаатар хотын дарга нарын чуулга уулзалтыг бас зохион байгуулах бэлтгэл ажлыг бол бүрэн хангаад байгаа гэдгийг бол хэлсэн байна. Тэгээ ер нь бол энэ чинь дэлхийн одоо хотуудын дарга нарын удирдах одоо хотуудыг удирдах хүмүүсийн юу чуулга уулзалтанд уулзалт болох гэж байгаа нь бас л сонирхолтой зүйл болох нь л дээ тийм ээ. Дэлхийн том хотуудын энэ хөгжил бүтээн байгуулалт тэрнийг удирдах байгаа арга барил гээд зөндөө одоо чухал асуудлуудыг хэлцэх юм байна. Мөн одоо манай уус гэсэн туулгын дээгүүр олон улсын хурдны зам одоо орж ирэх гэж байгаа бас энэ асуудалд ч гэсэн бас нэмэр юугаан өгөх нь бол бас мэдээж хэрэг юм байна л да тийм ээ. Тэгэхээр тийм ч ер нь бол дэлхийн хотуудын удирдагчдын нэг дор одоо цуглуулж арга туршлагаа солилцоход бол энэ хурал одоо дэлхийн хэмжээний хурал бол бас нэлээд ашиг тустай зүйл болох нэ гэдг нь бол харагдаж байна. За энэ чинь тэгээ зохион байгуулахаас гадна за мэдээж нөгөө хүмүүс ингээл маш өндөр өртгөөр энэ хурлыг зохион байгуулж байна те энэ үед одоо энэ том төсөвтэй хурлыг зохион байгуулах хэрэгтэй юугүй юу гэдэг дээр бас хойшлолтой нэлээд талцсан байгаа харагдчихсан. Гэхдээ энэ хурлыг зохион байгуулсны дараагаас одоо энэ бол хөрөнгө оруулалтыг татах маш том алхам гэж хэлж болно шүү дээ тий. Ойролцоогоор зохион байгуулагчид бол 1.5 тэрбум ам долларыг хурлын үеэр одоо хөрөнгө оруулалтаар татах боломжтой гэж үзэж байгаа юм билээ. Тэгээ ер нь бол одоо өөр орны байгаль орчны тулгымсан асуудлыг дэлхийн төвд авчирж байгаагаар бас одоо онцлог зүйл гэж одоо ойлгох нь зүйтэй юм байна л да. Тэгээд мөн Монгол улсын бол дэлхийн хэмжээний одоо улс орн болсон дэлхийн хэмжээнд одоо
болсон асуудлуудыг өөрийнхөө нутагтэр хэлцүүлдэг зохион байгуулдаг бас үүний өмнө ч гэсэн одоо бид нар мэдчил байна л да. ASEAN-ийн хурал гэж болж байла. Дэлхийн ардчсан орнуудын баг хурал гэж бас болж байла. Гэх мэтлэнгээр бол энэ бол бас Монгол улсын нэр хүндийг дэлхийд дахин харуулхад бол бас чухал ажил бүрэлдэхүүн. За эдгээр зүйлүүдийг COP17-той холбогдож ярьж болж байна. За COP17-оос бидний хүсэж байгаа хамгийн том өөрчлөлт бол ярианаас үйлдэл рүү, за зорилтоос хэрэгжилт рүү, амлалтаас хэмжигдэхүйс үр дүн рүү шилжих явдал юм а гэдгийг бол Монгол Улсын ерөнхий сайд учрал хэлсэн байна. За Монгол Улсын энэхүү баг хурлаас дараах асуудлуудаар бодит дахиц гаргахыг уриалж байна. За нэгдүгээрт газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг салангад бус харилцан уялдаатай зохицох асуудал болгон авч үзье. За хоёрдугаарт газрын нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж төр олон улсын санхүүгийн байгууллага хувийн хөгжлийн хамтын ажиллагааг шин шатанд гаргая. За гуравдугаарт ганд төсвөртэй байдлыг зөвхөн байгаль орчны бодлого бус хөгжлийн бодлогын үндсэн хэсэг болгоё. За дөрөвдүгээрт бэлчээр, малчид, нутгийн иргэдийн мэдлэг оролцоог дэлхийн газрын менежментийн бодлогын төвд гаргая. За тавдугаар шинжлэх ухаан технологи инновацийг бодит шийдэл, бодит хөрөнгө оруулалт болгон хувиргая. За 6-дугаарт амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох хэрэгжилтийн орчныг хамтдаа бүрдүүлцгээе гэсэн энэ уриалгыг бол бас гаргасан байна. За ер нь бол одоо энэхүү баг хурлыг Монгол эх орондоо зохион байгуулснаар ямар хөө одоо зүйл бидэнд бидэнд ашигтай болж ийн вэ, давуу тал болж ийн гэх юм бол Монгол орны байгаль орчны тулгымдсан асуудлыг бол дэлхийн анхаарлын төвд бол аваачих. Цөлжилттэй тэмцэх олон улсын төсөл, хөрөнгө оруулалт болон дэвшил технологиг бол эх орондоо татах бас нэг боломж бүрдэж байна. Тэр үйлжсэн Монгол улсын санаачилсан бэлчээрийн ба нүүдлийн мал аж ахуй хэрэглэгчдийн олон улсын жил болгон зарласан энэ хүрээнд нүүдлийн соёл иргэншил, малчтын амжиргааг хамгаалах шийдлүүдийг дэлхийн түвшинд хэлцүүлэх боломж бүрдэж байгаа юм байна. За тэгээд газар, уур амьсгал, биологийн олон янз байдлыг зохицоор нь авч үзнэ гэдэг бол өнөөдрийн газрын доройтой за цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдлыг бол тусдаа асуудал мэт авч үздэг шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энийг бол нэг газар доройтоход хөрсний чанар муудаад, за ургамлын бүрхөвч багасж, усны нөөц буурна, ингэснээрээ мал аж ахуй, за хүнсний аюулгүй байдал цаашлаад орон нутгийн иргэдийн амжиргаанд бол шууд нөлөөлнө. За тийм ч учраас Монгол улс нэг асуудал, нэг бодлого, бус газар, ус, уур амьсгал, бэлчээр, биологийн олон янз байдлыг нэгтгэсэн юм бодлогын тогтолцоог бий болгохыг уриалж байна гэж хэлж болж байна. За өөрөөр хэлбэл газрыг хамгаалах нь зөвхөн байгаль хамгаалах асуудал биш ээ. Эдийн засаг, хүнс эрүүл мэнд, малчтын амжиргаа гэл ингээл зүгээр л иргэдийн амьдралтай шууд холбогдож байгаа үндэсний аюулгүй байдлын асуудал гэж хэлж болохоор байна. За тэгээд газрын нөхөн сэргээлтэн зөвхөн одоо төсвийн хөрөнгө найдах нь бол хангалтгүй. Олон улсын санхүүгийн байгууллагууд, за хөгжлийн банкнууд, хувийн хвшил, даатгалын салбар, хөрөнгө оруулагчдыг татсан шинэ санхүүгийн механизм шаардлагатай байна. За Монгол улс COP17-оор дамжуулаад газрын нөхөн сэргээлтийн урт хугацааны санхүүжилт, за хувийн хвшлийн хөрөнгө оруулалтын механизм, ногоон бонд болон бусад инновацлог санхүүжилт, за нөхөн сэргээлтэд хөрөнгө оруулсан байгууллагад эдийн засгийн урамшуулал, үр дүнд суурилсан санхүүжилт зэрэг шийдлийг бол ахиулах боломжтой. За ингээд гол санаа нь бол газрыг одоо сэргээх нь зардал юм төсөв биш ээ. Ирээдүйн эдийн засагт хийж байгаа хөрөнгө оруулалт гэдгийг бол дэлхийн нийтэд ойлгуулах зүйл болж байна гэж харж байна. За ингээд төр завсарлаа. Эргээд студидтэй уулзцгаая. Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуйн жил болгон зарласан COP17 хурлын агуулга түүний ач холбогдлыг өндөрсгсөн явдал болж байгаа юм аа. Манай улс үндэсний тодорхойлсон хувь нэмэр зорилтынхаа хүрээнд хүлэмжийн ялгарлыг 2030 он гэхэд 22.7% бууруулах амлалтыг бол өгөөд байна. Түүнчлэн газрын дөрөлтлийг тэглэх сайн дурын зорилтуудаар тодорхойлсон COP17-г эх орондоо зохион байгуулснаар дотоодын бодлогод баталгаажуулах чухал хөтөлбөр болох юм. Бид уг хурлаар байгаль орчноо сэргээе, амжилттай амлалтаа биелүүлэх гэсэн одоо өрөөндөр нүүдлийн соёл, бэлчээр хамгаалалтын өөрмөц туршлагаа дэлхийн байгаль орчны бодлого боловсруулагчдын өмнө дэлгэн тавих гэж байгаа юм аа. Монгол улсад цөлжилт үүсгэхэд нөлөөлж буй олон хүчин зүйлээс хамгийн ихэнд бичигдж буй бэлчээрийн талхлалт юм. Энэ бол байгаль орчин
ялангуяа хөрс болон бэлчээр бодож үржил чимээ алдахгүй үйл явц байг гэж одоо ойлгож болно. Манай нийт газар нутгийн 70 гаруй хувийг буюу 110 сая га талбайг бэлчээрийн газар эзэлдэг бөгөөд ийм хэмжээний газар нутгийн мал аж ахуйн салбар нүүдлийн соёл үндэс болж байгаа. Гэвч жилээс жилд бэлчээрийн газар чороо талхагдсаар байгаа. Харин ийхүү талхагдах гол үндэс нь малын тоо толгойн зохицуулалтгүй өсөлт гэж бол одоо үздэг байх нэ. За тэгээд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг үр дагавар болох ганзуудын тухай бол та бүхэн дэлхийн төрөв хэлсэн Монгол оронд 100 ган өвөлдөн 100 болж гэж 100 болж хослон үрлэх одоо аюултай үзэгдлийг дагуулж байна. Тодорхойлбол жилийн нийт хурд үндэсний хэмжээ 7.3% буурснаар хуур ашилт туйлдаа хүрээд байгаа. Үүний урьдчилан зуны үйлрэлд кит халуун гандуу болж бэлчээрийн өвсмүүд нь мал сөрөг өвлийг даван туулах чадваргүй болоход бол хүрдэг байх нэ. Цөлжилт газрын дөрөөлөл нь зөвхөн байгаль орчны асуудал биш. Энэ асуудал нь хүнсний аюулгүй байдал, усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янзын байдалтай шууд холбоотой дэлхийн хэмжээний сорилт юм а гэдгийг бол энэ зохион тэмдэглэх зүйтэй баг. Тиймдээч нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх тухай конвенцэд 197 улс нэгдэж дэлхийд даяар хамтран тэмцэж байна. Тоон судалгаанаас чухал дурдвал цөлжилт газрын дөрөөлөлд дэлхийн 110 гаруй орны 3 тэрбум гаруй хүн ямар нэг байдлаар өртөж хүнсний хомсдол ядуурлын туйлтай нүр туйлж байна гэсэн одоо ийм статистик үзүүлэл байдаг байна. За энийг бүс нутгаар нь авч үзэх юм бол Сахалийн бүс ба Африкийн орнуудыг одоо нэрлэж болно. Сахалийн бүсийн бэлчээр трейдингийн талбай 80% дөрөөлж дараасан ихэнх гас үүдэн Сомали, Этиоп зэрэг 90 гаруй сая хүн хүнсний тусламж авахд хүрснээс гадна Зимбабве, Замбид Эрдэнэ шишийн ургаас 70 хүртэлх хувиар буурсан байдаг юм нэ. За үргэлжлүүлээд манай багийнхан яг энэ цөлжилт газрын дөрөөлөл гангийн асуудлаар 197 орны 12 мянга гаруй төлөөлөгч цугласан Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байгаа нэгдсэн үндэсний байгууллагын цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хуралд яг талбай дээр нь ажиллаж байгаа. Тэгээд Цэнхэр болон Ногоон бүс гэж одоо хоёр бүсийн түнцэн юм хоёр бүс ажиллаж байгаа. Тэгэхээр дөнгөж сая одоо нээлт болоо. За нээлтийн үеэр бол Монгол Улсын ерөнхий сайд учрал үг хэлсэн. За дээрээс нь үүний дараагаар бол одоо хэвлэлийн баг хурал зохион байгуулагдсан. За үүнд бас оролцсон тун удахгүй бид холбогдож сонсогч та бүхэндээ газар дээрээс нь мэдээлэл шууд хүргэх болно. За гадаад харилцааны сайд бөгөөд цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурлын дарга Батцэг ажиллаж байгаа. За тэрээр бол Монгол улс энэхүү хурлыг зохион байгуулагч орны хувьд олон талт хамтын ажиллагааны чухал үйл явдлыг амжилттай удирдан явуулах өндөр хариуцлагыг хүлээж байна. За миний бие тус хурлын даргын хуваар талуудын байр суурийг харилцан хүндэтгэх, зөвшөлтслийг эрхэмлэх, хилцүүлгийг бодит үр дүн хэрэгжилтэд чиглүүлэхийг нэн тэргүүний зорилт болгон ажиллана гэж бол хэлсэн байна. За ингээ үргэлжлүүлээд сэтгүүлч, хөтлөгч Улаанбаяртай газар дээрээс нь шууд холбогдъё. За бидэнтэй хамтгаа ирэх мөндөд сонсогч та бүхэндээ баярлалаа. Дуграагүй дуулан Спутник Монгол радио 92.5. За COP17-гийн яг газар дээр та бүхэндээ сурвалжлаад хүрж байна. За одоо бол бид нэр юм дээр гоё яг нөгөө салбарын хороо хуралдаан болдог хэсэгтэй. За хоёр том хуралдааны нэг хэсэгтээ юмгүй явж байна. За саяны хэвлэлийн баг хуралдааны холбоотой асуудлыг та бүхэндээ товчруулах юм бол за газрын болон бэлчээрийн дөрөлтний хямрал гэдэг зүйлийг бол ярьж байна. Юу гэхээр дэлхийд дахинд 1.5-аас 2 тэрбум га орчим талбай газар дороотолд орсон. Улс орнуудын 40% тайлангаа өгдгөн улмаас за аль бие усны тайлан 1.5 гэж за яг тоонд бол 1.5-аас 2 тэрбум гэж орж ичил байна л та. Ер нь хүнс усны аюулгүй байдал ноцтой аюулгүйчилж үзэж байна. За бид нар бол энэ COP17-гийн хурлыг ерөөхдөө яаж хараад байгаа гэхээр зүгээр л ингээ Монголд хүмүүс хурж ирээд хуралдаад ямар нэгэн шийдвэр гаргахгүй гэж ойлгоод. Гэхдээ яг үндсэн байрлал дээр юм юу гэхээр цаашлаад бэлчээрийн дураатлаас тэгээд бэлчээрийн дураатлаас үүдэлтэй хоол хүнсний аюулгүй байдал гэдэг зүйл бид нар орох хэрэгтэй. Энэ болохоор энэ асуудал дээр бас дуурсан байна. За энэ хоол хүнсний аюулгүй байдал ноцтой аюулж учруулж байгаа. За тэр дундаа бэлчээр сайтай гэж үзэгддэг Монгол улсын хувьд ч тулгамдсан асуудал нь өөрөө энэ байна гэдэг зүйлийг за Ясмин Фуад болох одоо энэ нөгөө
юуны одоогийн өмнө дараалагч Ясмин Бааз за тэгэнгүүтээ Сауди Арабийн байгаль орчны яг салбарын сайд за Ибрахим Факиха хүү онцлсан байгаа. За хэрв энэ чигээр үргэлжлэх юм бол за яг энэ дороодсон газар 2050 он гэхэд 2 дахин нэмэгдэх төлөвтэй. Газар нутагт ороодохын одоо тэр үзүүлэлт нь 2050 онд 2 дахин нэмэгдэнэ. Дээрээс нь дэлхийд нийт амьдарч байгаа хүний тоо 10 тэрбум. Хүнсний аюулгүй байдал болон хүн амын эзэл байдал дээр бид нэр яг хоол хүнстэй байж чадахгүй гэдэг асуудал энэ дээр дурддаж байна. За COP16-аас 17 руу хүрэх дэвшил гэдэг зүйл үүсгэн дээр холбоотой ярьж байна. За газар шороогоо хамгаалахгүйгээр уур амьсгал, за биологийн олон янз байдал, за улс хүнсний аюулгүй байдлын аялал зорилтод хүрэх боломжийг сануулад за өмнөх 16 дугаар COP дээр за Сауди Арабийн Риядад улсын COP дээр бол нийтдээ 47 тогтоол батлагдаж йогийн үйл ажиллагааны хөтөлбөрийн санаачлах нь 35-аас 105 болж 3 дахь өссөн. За яг боломжоор би энэ нөхцөл байдлыг бас шууд газар дээрээс нь 105 болсон нөхцөл байдлыг ингээд яг баттайгаар ажил хэрэг болж гинөө. За үүнээс гадна COP17 дээр энэ тоо нэмэгдэх үү гэж асуулт болно. Асуух гэсэн боловч яг хугацаанд баригдаад асуулт асуусан. За тэгээ удахгүй болох одоо энэ одоо COP17-гийн хурал нь болж юу энэ хурал нь одоо яг энэ ирч хүчийг хадгалах боломжтой юу гэсэн уулын ийм асуулт бол бэлтгэсэн байсан. Наа чин дээр бол хариулт авч чадсангүй дээрээс нь микрофон ч одоо олцсонгүй. За тэгээд сүүлдээ одоо тэр хамтын ажиллагааны нэг уриалгыг бас ярьж байна. Тэр нь юу гэхээр энэ бол ганц улсын дангаараа шийдэж чаддаг асуудал биш. Дэлхийн нийтийн глобал асуудал болохоор ирээдүйн хойч үедээ эрүүл дэлхийг өлүүлэн үлдээхийн тулд олон улсын хамтын ажиллагаа гишүүн орнуудын манлайлал ив нэгдэл нэмж чухал болохыг ингээд тэмдэглээд за тэгээж ерөнхий одоо өөрсдийнх нь одоо сэдв илтгэл нь дуусаад яг сэтгүүлчдийн асуулт хариултууд бол ирсэн байгаа. Сэтгүүлчдийн асуулт хариултын дээрээс за Хятадын агентлагаас асуулт асуусан, за манай Монголын бус төлөөллөөс асуулт асуусан. Ерөнхийдөө бол асуултын гол чанар за Хятадын асуулт төрөмөд илүү сонирхолтой яг Хятад улсын дэлхийн одоо энэ уур амьсгалтай өөрчлөлтөө яг энэ үед яг ямар үүрэг ролтой оролцож байгаа вэ? Хятадын талаар бас нэг юм санал сэтгэлийг бол хүлээж авах гэсэн нэг юм нөгөө талаас нь бол Монголоос орж ирж байгаа асуудал бол за энэ ерхий асуудал байгаа. За тэгээд илүү хөрөнгө мөнгөтэй холбоотой 2-3 асуулт одоо санхүүжилт яаж босгосон, яаж босгох талаас ч юм уу те энэ талаар нэг юм асуудал болж өндөрлөлтөө. За яадаг ч гэсэн ингээд 2 цаг 14 минут болж гин хэвлэлийн баг хурлын дууссан 2 цаг 30 минут уулын хэвлэлийн баг хурал байгаа юм байна лээ. Тэрийг бас нэг хальт сонсчоод хэрвээ бас чухал одоо сэдв байх юм бол энэ талаар бас тодорхой хэмжээний юм бэлдээд та бүхэндээ хүргэе гэж бодож байна. За яг одоогийн байдлаар бол нэгдсэн байгууллагын одоо уур амьсгалтай өөрчлөлтийг яг салбар хорооны хурал болдог танхимд бид та бүхэн одоо яг одоо бичлэгээр бол үзүүлж байна. За энэ дээр одоо байгууллагуудын нэрс байна, улс орнуудын нэрс байна. Урагшаа байгууллагууд дөрвөн улс орнуудын хувьд одоо жишээлбэл эндээс ингээд Португал, Катар, за Солонгос гэх мэт улсуудад харагдаж байна. За Румын ч юм уу тэгээд наашлал ингээд дэлхийн одоо байгууллагуудын одоо нэгдсэн улсын байгууллагын салбар байгууллагуудын одоо зөвлөлтүүд ингээд суудаг ийм зүйлүүд ингээд харагдаж байна. За тэгээд агшгаа болоод ирвэл нийлбэл гэмээр одоо өссөн хүн болгоно хурж ирээд ингээд суугаад тухайн одоо хурал конвенцийн талаар сонсох боломжтой ийм зүйл бол орж иж байна. За тэгээд шууд амжуулалтын бас 2 камер ерөнхийдөө нэг ийм өргөн сар үедээ өндөр хэмжээний чуулга уулзалт яг одоогийн байдлаар Улаанбаатарт болж байна. За бидэнтэй хамт байгаа хүмүүс сонсогч та бүхэндээ баярлалаа. Дугаарыг дуулсан Спутник Монгол радио 92.5 шууд нэвтрүүлгээр та бүхэндээ яг одоо копийн тайсан хэлцлээ. За мэдээллийг шууд амжуулсан сурвалжлагч хөтлөгч Улаанбаатарт баярлалаа. За манай сурвалжлах баг бол одоо бүхлээрээ одоо яг баг болж тэнд талбай дээр нь ажиллаж байгаа. За 17-оноос 28-ны өдрүүдэд зохион байгуулагдах энэ COP17-гийн хилцүүлэг ямар арга хэмжээний зохион байгуулагдаж байгаа юм бэ гэдгийг сонсогч та үзэгч та бүхэндээ шууд газар дээр нь өдөр болгон шууд хүргэнэ гэж бодож байна. За мэдээж түрүү ярьсанчлан хэвлэлийн баг хурал дээр одоо оролцож байгаа сэтгүүлчид яг энэ холбоотой асуудлуудыг тавьсан байна тийм ээ. Тэгэхээр манай сэтгүүлч одоо асуулт асуух гэсэн боловч арай амжаагүй юм байна. За тэгээ үргэлжлүүлээд мэдээллээ. Хүргэе Улаанбаатар хотод зохион байгуулагдаж байгаа Нэгдсэн улсны байгууллагын зөвлөлттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар баг хурал бол мэдээж бэлчээрээ мал аж ахуй гэдэг бол манай улсын хувьд бол маш чухал байгаа. За энэ хоёр хоорондоо нэгт уялдаатай. За дэлхийн бодлогын төвд бол одоо малчин бэлчээрийн мал аж ахуйг гаргах гэдэг тал дээр бол энэ хурал Нэгдсэн улсны байгууллагаас зарласан. За бэлчээр ба мал аж ахуй эрхлэгчтэй олон улсын жил
болсонтойгоор бол давхцаж байгаагаар онцлог байна. За энэ нь нүүдлийн мал аж ахуй болон одоо бэлчээрийн менежментийг зөвхөн орон нутгийн асуудал биш, дэлхийн хэмжээний байгаль хамгаалал, уур амьсгалын өөрчлөлтөд тэмцэх чухал шийдэл гэдгийг олон улсад ингээд хүлээн зөвшөөрүүлэх түүхэн боломжийг олгож байна гэж үзэж болж байна. За бэлчээрийг доройтсон газраас үнцэнтэй экосистем болгон өөрчлөх. За дэлхийн нийтээрээ л одоо хуурай газрын доройтол цөлжилттэй тэмцэхэд зөвхөн мод тарихаас гадна бэлчээрийн зөв менежментээр дамжуулаад хөрсийг эрүүлжүүлэх, за нүүрс төрөгч одоо шингээх чадварыг нэмэгдүүлэх аргуудыг бол хэлцэж байна. За энэ бэлчээрийг эдийн засгийн өндөр үнцэнтэй хүнс болон байгаль орчныг холбосон ийм цогц систем гэж харахад бол тусалнаа. За малчтын амжиргаа, эрүүл хүнсний тогтолцоо. COP17-гийн хилцүүлэг дээр дарга хэмжээнүүд дээр малчтын дуу хоолойг бол дэлхийн эндрээс хүргэх, за бэлчээрийн мал аж ахуйгаас гаралтай бүтээгдэхүүнийг байгаль орчин дээлтэй тогтвортой стандарт руу шилжүүлэх бодлогын одоо шийдлүүдийг бол ярилцсан. За түүнээс гадна олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа, Монгол улс шиг одоо энэ бэлчээрийн мал аж ахуйгаас эдийн засаг нь бол шууд хамааралтай энэ орнуудын хувьд бол бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх, одоо бэлчээрийн доройтлыг багасгах, нөхөн сэргээх, усны хүртээмжийг сайжруулах, уур амьсгалын эрсдлийг одоо бууруулахад чиглэсэн олон улсын дэмжлэг, санхүүжилт татах ийм том үүд хаалгыг бол энэ хурал нээж өгч байна. За тэгээд ерөнхийдөө COP17 бол бэлчээрийн мал аж ахуйг одоо хоцрогдсон ийм салбар гэж харахаа болж, харин дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал, за байгаль орчны энэ тэнцвэрийг хадгалахын тулд зайлшгүй хамгаалан одоо хөгжүүлэх ёстой ийм стратегийн чухал салбараа гэдгийг дэлхийн нийтэд батлан харуулах юм том талбар болж байна, тийм ээ. За тэгээд сая одоо бид нар хэллээ энэхүү цөлжөлтөй тэмцэх баг хурд бол 197 улс нэгдэж дэлхийд даяар хамтран тэмцэж байна гэж байна, тийм ээ. Ер нь бол цөлжөлт газрын доройтолд бид нар үйлсэн дэлхийн 100 гаруй улс бол одоо өртөж өртсөн байна. Энийн хүнсний хомсдол ядууралтай одоо нүүр тулан тэмцэхэд одоо хүргэж байгаа. Ер нь саяын одоо 100 гаруй улс орны цөлжилттэй тэмцэж байгаа байдлыг бүс нутгаар нь авч үзүүлээ гэж бид өөрхөн хэлж ирсэн. Тэрнийг зааш нь үргэлжлүүлээ гэж бодож байна. За Сахалин бүс буюу Африк орнууд гэж бид хэлсэн байгаа. Сахалин бүсийн бэлчээ тариалангийн талбай 80% доройтож дараалсан их хангаас үүдэн Сомали, Этиопид 90 гаруй сая хүн хүнсний тусламж авахд хүрснээс гадна Зимбабве, Замби улсуудад эрдэнэ шишийн ургаас 70 хүртэлх хувиар бол буурсан ийм мэдээг одоо статистикийн мэдээ байд юм байна. За дараачих нь бүс нутагт ойрох дорнодын бүс нутаг ба Хойд Африкийн тухай энд та бүхэндээ танилцуулъя. Хамгийн ихээр хуурайшилд нэрвэгдээд буй тус бүс нутагт Йемен улс элсэн шуурнаас болж жил бүр тайлангийн талбай 20% алдаж байгаа бол Мароккод үр тарианы үйлдвэрлэл 40% унаж ундны усны хомсдол дээзэгтэй хүрсэн байдаг байна. За дараагийн бүс нутаг гэх юм бол Төв ба Зүүн Азийн бүс нутгийг одоо хэлж болно. Бүгд найрамдах Хятад улсын энэ бүс нутагт оршдог бүгд найрамдах Хятад улсын газар нутгийн 27.4% цөлжиж 400 сая хүний амьдрал хүндэрсэн бол одоо өмнө дурдсанчлан Монгол улс манай улсын хувьд гэх юм бол нутаг дэвсгэрийн бараг 77% нь газрын доройтолд өртөж бэлчээрийн хомсдол болон шорон шуурганы давтамд нэмэгдэн нүүдэлчин малчтын амжиргаанд шууд одоо аюул учруулж байна. За дараагийн бүс нутаг гэх юм бол газрын дундад тэнгисийн орнууд буюу Европын холбооны газар нутгийн 23% цөлжилтөнд өртөмтгий болж эрчимдсэн хөдөө аж ахуйгаас үүдэн хөрс давшиж буй улмаас Испани, Италийн фермерүүд услахааны усны хатуу хязгаарлалт орсон тухай бол одоо ийм мэдээ байдаг байна. Үйл ажиллагаа явуулж шийдвэрүүд гаргасан ийм түүхтэй юм байна. Анхных нь бол 2097-аас 2001 оны гэдэг үеийг одоо эхний үеийн энэ үеийг таард юм байна. Суур бүтэц институцийн бүрэлдүүлсэн үе гэж үнийг хэлдэг. За COP1 болсон байдаг 97 оны Ром хотод болсон. COP2 98 оны Дакар хотод болсон байдаг. COP3 99 оны Ресифи хотод болсон. COP4 2000 онд Бонн хотод болсон. COP5 бол 2001-ээс 1 онд бол Женев хотод болсон байх нэ. За дараачихын үе шат нь гэх юм бол 2003-аас 2015 оны үе шатыг хамгаалдаг байх нь. Энэ үед бол COP
6, 2 коп 7, коп 8, коп 9, коп 10, коп 11, 12 гэсэн одоо хурлуудууд болжээ. За дараачих нь үе шат 3 дахь үе шат нь бол 2017-оос өнөө үеиг хүртэлх үе шаттай байх нь. За энэ бол ямар үе шат гэвэл бодит үрдэн заавал биелүүлэх амлалтуудын үе шатаа гэж яригддаг байна. Коп 13 бол 2017 онд ордост болсон байна. Энэ үед бол 2030 он гэхэд газрын дөрөлтийг тэглэх стратегийн хүрээ 2018-аас 2030 онд баримтлах үзэл баримтлалыг бол баталсан байдаг байна. Коп 14 бол 2019 онд Нью Дели хотноо болж Нью Делигийн тунхаглаар эмэгтэйчүүдийн газрын өмчлөх эрх болон ганг ажлаас сэргийлэх асуудлыг бол тусгасан байдаг байна. Коп 16 бол 2027 онд Абижан хотод болсон байдаг. Ганг ачгийн эрсдлийг удирдах түншлийг байгуулж Монгол улсад 2017 онд Коп 17-г зохион байгуулахыг эрхийг бол олгосон байдаг байна. 2024 онд Эририад Коп 16 болсон. Дэлхийн анхны экосистемийн атласыг танилцуулж ганг ачгийн эсрэг санхүүжилтийг бол шинжилсэн байна. Одоо ингээд 2026 онд Коп 17 бол Монгол улсад зохион байгуулж байгаа. Иймэрхүү 3 үе шатыг бол энэ баг хурлал дамжин одоо хуралдаж байгаа түүхтэй юм байдаг юм байна. За тэгэхээр Коп 17-гийн одоо Монгол улсын байр сууриас тайлбарлсан одоо бодлогын хүчтэй одоо мессежүүдийн талаар бас сонсогчдаа бүхэндээ хүргэсэн үнд бол түрүү миний ярьсан тийм малчид бэлчээр ашиглагчид нутгийн иргэдийг одоо шийдвэрийн төвд авчрах гэсэн энэ зүйл байгаа. За Монгол улсын хувьд бол энэ хамгийн чухал сэдвүүдийн нэг гэж бодож байна. За энэ бол бэлчээрийн тухай одоо нөгөө хамгийн сайн мэдлэг бол лабораторид биш те одоо олон үеэрээ энэ тэр нутаг дэвсгэрт амьдарч ирсэн малчтын уламжлалт, мэдлэг, ажиглалт, туршлага гэдэг бол асар их үн цэнтэй байдаг. За тиймээс ч дэлхийн газрын менежментийн бодлогод бол газрыг ашиглаж байгаа хүмүүсийг газрын бодлого боловсруулахад оролцуулах ёстой гэсэн зарчмыг бас хүчтэй гаргаж ирж болдог. Тэгэхээр малчид бол одоо зөвхөн уур амьсгалын өөрчлөлтийн хохирогчд биш, зөв менежмент, за уламжлалт, мэдлэг, шин технологиг хослуулснараа газрыг нөхөн сэргээх бас гол түншүүд болж чаднаа. За манай өдрийн нэвтрүүлэг дээр өнгөрсөн 7 хоногт бас хөдөө аж ахуйн их сургуулийн профессор орж ундрмаа оролцож ирсэн. За хэлж байхдаа бол нөгөө бид нар хөдөөгөө явахдаа нэг сайхан ногоорчсан байна, сайхан зам болж ийн гэж ярьдаг хэдий ч яг ингээд нөгөө машинаасаа буугаад ингээд өвс ногоо ургасныг харахаар ингээд сэрэг байдаг юм байна л да. Тэгэхээр ингээд суурьшмал газартай одоо малчид мал ингээд бэлчдэг газарт бол мэдээж мэлчээрийн одоо доройтол гэдэг бол зүйл тулгарсан байдаг. Тэгэхээр үнийг одоо нин даруй шийдэхгүй бол бас нэлээд одоо сөрөг үр дагавруудтай байдаг юм шүү гэдэг талаар мэдээллийг өгж илээ. За шинжлэх ухааны технологийн бодит шийдэл болгох асуудлыг бол Коп 17 дээр яригдана. За өнөөдөр бидэнд газрын доройтлыг хэмжих хиймэл дагвал AI, дрон, за хөрсний мониторинг, усны технологи зэрэг бол олон боломжууд байна. За гэхдээ технологи бол өөрөө шийдэл биш. За хамгийн чухал асуулт нь бол энэ технологиг ашиглаад яг ямар өөрчлөлт хийж чадах юм бэ гэдэг талаар бол өнөөдөр Коп 17-гийн хурлаар ярилцсанаа. За аль газар нь хамгийн их доройтсныг хиймэл дагуулаар тодорхойлж болно. За газрын нөхөн сэргээлтийн явцыг жил бүр хэмжих, за бэлчээрийн даацыг бодит мэдээлэлээр тооцох, гангийн эрсдлийг урьдчилан таамаглах, за усны нөөцийг ухаалаг удирдах, за нөхөн сэргээлтийн хөрөнгө оруулалтын үр дүнг тоон одоо үзүүлэлтээр баталгаажуулах ингэснээр ийм нэгдсэн ийм системд оруулж болж байна. За тэгээд амлалтыг хэмжигдэхүйц үр дүн болгох гэдэг талаар манай одоо ерөнхий сайд ч гэсэн энэ талаар ярьж байна. Энэ бол одоо бүх санааны хамгийн хүчтэй зүйл гэж бодож болж байна л да. Дэлхийн нийт олон жилийн одоо энэ турш зорилт, тунхаглал, амлалт гаргасан. За харин одоо юу хийх, бид нэр хамтдаа энэ олон тэр бүм хүмүүс бид яг юу хийх ёстой юм бэ гэдэг дээр анхаарал хандуулах цаг бол ялтчгүй ирсэн байна. Тийм ч учраас Коп 17-оос гарч байгаа шийдвэр бүрийг зорилт, хугацаа, санхүүжилт, хариуцах байгууллага, хэмжих, үзүүлэлт, тайлагнал, бодит үр дүн гэсэн дараалал холбох юм шаардлагатай гэдгийг бол ярьж байна. За ингээд бидэнтэй хамт ирсэн сонсогчдаа бүхэндээ баярлалаа. Өнөөдрийн шууд нэвтрүүлэг маний хүрээд өндөрлөж байна. Өнөөдөр бид нэгдсэн үндэсний байгууллагын талуудын одоо 17 дугаар баг хурлын талаар шууд амжуулсан сонсогчдаа бүхэндээ газар дээрээс сурвалжлагч нар маань ажиллаж хүргэлээ. Маргаашийн цагт иргүүлцээ. Тэр баяртай.